За Орхон аймагт өнгөрсөн баярын өдрүүдтэй холбоотой онцгой байдлын газар болон замын цагдаагийн тасагт онц ноцтой зөрчлүүд бүртгэгдээгүй байна. За мөн Орхон аймгийн бүсийн ажиллагаа эмчилгээний төв болон яаралтай түргэн тусламжийн төвд баярын өдрүүдтэй холбоотой хоолны хордлого болон за мөн иргэд халтргай гулгай ихсэнтэй холбоотой явгнаас бэртэж гэмсэн тохиолдлууд нэлээдгүй бүртгэгдэжээ. За мөн баярын өдрүүдэд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдсан байгаа. Энэ үеэр иргэд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг гадаа удаан хугацаанд байлгасны улмаас үүдэлтэй ханиад том уу их хандлагатай байгаа юм байна. За энэ тухай мэдээллийг одоо өргөе. Шинэ жилийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Орхон аймгийн цагдаагийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 2 дугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Баярын өдрөөр хэрэг зөрчил, осол, авааргүй, тайван өнгөрсөн тухай замын цагдаагийн тасгаас мэдээллээ. За баярын өдрүүдэд хөдөлгөөний ачаал ер нь худалдааны төвүүдээр хөдөлгөөний ачаал ихтэй байсан 12 сарын 31-ний өдөр. За согтуугаар тээврийн хэрэгсч одоодж байгаа зөрчлөлтнүүд ерөөсөө 2017 онтой харьцуулах юм бол 2018 онд согтуугийн одоо илрүүлэлт одоо зөрчил гаргаж байгаа байдал бол өссөн байгаа. Одоо энэ 18 оны байдлаар их юм бол 1970 орчим жолооч одоо согтуугаар тээврийн хэрэгсч одоодсон зөрчил гаргасан байгаа. 31-ний өдрийн байдлаар их юм бол согтуугаар тээврийн хэрэгсч одоодсон зөрчил одоо 2 зөрчил илэрсэн байгаа. Харин эрүүлжүүлэн саатуулах байранд 31-ний өдөр 12 хүн саатуулагдсан бол 29-ноос 1-ний өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 тохиолдлыг илрүүлэн саатуулжээ. За 2018 оны 12 сарын 29-ноос 19 оны 1 сарын 1-ний өдрийн хүртэлх хугацаанд цагдаагийн газар нь өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шийдэж ажилласан байгаа. За дээрх хугацаанд иргэд аж ахуй нэгж байгууллагаас гэмтэрэг болон зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өргөдөл гомдол нийт 158 их хүлээж авсан нь за өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52 мэдээлэлээр буюу 24.8%-аар хүлээж авсан дуудлага мэдээлэл нь буурсан. За дээрх дуудлага мэдээлэлээс гэмтрэгийн шинжтэй нийт 6 дуудлага мэдээлэл хүлээж авч материалжуулж шалгасан. За дээрх 6 гэмтрэгийн шинжтэй гомдол мэдээлэл нь за хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг 1, за хулгайлах 3, за авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 1, за хүнийг амиа орлох нөхцөл байдал хүрэх буюу учрал 1 гэсэн 6 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. За эрүүлжүүлэх байранд дээрх хугацаанд нийт 35 иргэн арх согтууламд хэтрүүлэн хэрэгслийн улмаас эрүүлжүүлэгдсэн. За энэ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 38 иргэнээр буюу 52.1%-аар эрүүлжүүлэгдсэн үний тоо буурсан. За согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчил илрүүлсэн. За өмнөх оноос 48%-аар буурсан. Онцгой байдлын газраас засгийн шинэ жилийн 2018 өдрөмжийн дагуу гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үздэг шалгалтыг чанартай хийж айл өрхүүдэд анхааруулах мэдээ сайн түгээсний үндсэн дээр баяр өдрүүдэд дуудлага аваар ослгүй тайван өнгөрсөн байна. Энэ мөн доор гарал төлнө шүү дээ. Орхон аймгийн онцгой байдлын газрын хэмжээнд энэ оны 12 сарын 31-ний өдрүүдэд бол ямар нэгэн гамшиг ослын мэдээ дуудлагагүй хэцэнгуй тайван байлаа. За бүсийн хэмжээнд бол одоо галт төмрийн 5 дуудлагатай байлаа. Дархан уул аймаг 3, Төв аймаг 1, Арангаад 1 галт төмрийн хэмжээний дуудлага мэдээлэлтэй байлаа. За энэ нь бол үндсэндээ Орхон аймгийн засаг даргын 2018 оны 12 сард шинэ жил өдөртөмс дарга хэмжээг батлуулан хэрэгжүүлсэнтэй бол холбоотой. За энэ шинэ жил өдөртөмс дарга хэмжээгээр бол онцгой байдлын алба хаагчид Баян өндөр жаргалан сумын нийт нутаг дэвсгэр болон айл өрхүүд иргэд аж ахуйн нэгж байгууллагад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үзлэг шалгалт мөн эргүүл 18 цагаас 22 цагийн хооронд одоо ийм хөдөлгөөний тэргүүлүүдийг зохион байгуулах ажилласан байгаа. Хүүтний ирч улам нэмэгдэх хандлагатай байгаа тул гэр хорооллын айл өрхийг галлаагаа ямагт тааруулах иргэд хөдөө явах бол гол мөснөөс хол байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна. Учир нь энэ жил харьцангуй дулаан өвөл болж байгаа тул гол ус хангалттай бүрэн хөлдөөгүй байна.
Энэхүү онцгой байдлын газар шинэ оноо 50 өгсөн бол бүсийн онцлогын эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт 31-ний өдөр 78, нэгний өдөр 58 хүн ирсэн байна. Ирж буй өвчтнүүдийн ихэнх нь хоолны хордлого болон ахуйн шалтгаанаас зөөлөн идэг гэмтээсэн осол эдэлж байна. Хүлээн авах ялалтаа тусламжаар ирсэн нийт 100 гаруй хүн ирсэн байгаа. Үүнээс хөвчлөө 0-ос 16 насных нь ерөнхийдөө бага ирсэн. Үүнээс гэх юм бол хоолны хордлого, тэгээ мөн архины хордлого, тэгээ хоол босох замаас хямрал ер нь бол дийлэнх үнд нэрсэн байгаа. Тэгээд нөгөө ахуйн ослог ирсэн хүүхэд одоо түлэгдсэн, тийм халуун түлэгдсэн, тийм юмнууд бол нэлээд их ирсэн байгаа. Тэгээд даралт нь ихсэн хүмүүс энэ ерөнхийдөө хоол баяр ёслолын үеэр хүмүүсийн нөгөө эзэн хоол хүнстэй холбоотойгоор одоо даралтны нэмэлт угаагүй ч юм уу тиймэрхүү тохиолдолд даралт ихсэн хүмүүс их ирсэн байгаа. Мөн тус төвийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна. Учир нь баярын өдрүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ гадуур хит удаан авч явах, олон нийтийн газраар дагуулж явснаар амьсгалын замын халдвар төвчин тусах, уушгины хатгалгаа болсон тохиолдол ихээр гарсан байна. Энэ тасаг болохоор тасагтаа нийт хэвтэж байгаа нь одоогоор 113 хүүхэд байна. Өөрчлөн хэвтсэн хүүхэд нь. Тэгээд бид хэд аль болох одоо хүүхдүүдээ хурдан эмчлээд эмнэлгээс хараад орны эргэлт нэлээд хурдан явагдаж байгаа боловч өдөртөө бол хэвтэлтийн том маш их байгаа. Тэгээд хүлээн авахар бол маш их хүүхдүүд ирж байна. Тэгээд үүнээс болохоор өчигдөр гэхэд 1 сарын 1-ний өдөр гэхэд хүлээн авахар ирсэн хүүхэд нь болохоор 179 180 орчим юм хүүхэд хүлээн авахар ирж үйлчлүүлж байгаа. Тэгээ энэ хүүхдүүдийн ихэнх нь нөгөө амьсгалын замын өвчин, ханиад том уу, тэгээд уушгины хатгалгаа, тэгээд зарим нь бол одоо хоолоо нүвцсэн, харин бөөлжс болгосон хүүхэд бол харьцангуй бас баярын өдрүүд гэхэд бас цөөхөн байлаа. Хөвчлэн ханиад том хатгаатай энэ хүүхдүүд ирж үйлчлүүлж байна. Тэг хүлээн авахар ирж байгаа хүүхдийн тоо бол маш их байгаад байгаа. Сүүлийн үед ер нь дандаа л амралтын өдрүүд бол 100-аас дээш бараг 100-200 төгөөд тийм хүүхдүүд ирж үйлчлүүлж байгаа. Харин шинэ жилийн баярын орой Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн төрх тасагт 8 шинэ хүн мэндэлсэн бүгд охин байлаа. Баярын өдрүүдэд 2 оны зааг дээр 37 ээж төрсэн, 31-нд 4 ээж, нэгэнд 2 ээж төрсэн байна. Ингээд нийт 13 их мэндэлсэн байна. Энэний 2 нь эрэхтэй бусд нь охтууд төрсэн байна. За 2018 онд манай төрх тасаг нийт 2722 их амрагдсан байна. Үүний 26 нь бол ихэр төрөлт байсан байна. Ийхүү баярын өдрүүдээр Орхон аймагт хэрэг зөрчил бага илэрсэн нь ард иргэдийн баярлах соёл нэг үеийг бодоход нэмэгдэж ухамсартай болсныг илтгэж байгаа юм а. Мөн улсын хэмжээнд албан байгууллагууд дээр зохион байгуулалт руу шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагч нар үүргээ сайн биелүүлж ажилласан байна.